Эрхэм хүндэт наадамч та. Үнэхээр одоо шийдэмгий. За аав нь хүүдэрээ очиж баяр хүргэж байна. Ийхүү хан хинтээ нутгаас үндэсний бүхэн шин аврах солтон төрлөө. Эрхэм үзэгчтэй. Эрхэм үзэгч та бүдийнхээ энэ өдрийн мэндийг айлтгая. Гүндүгээр нэвтрүүлэг маань шинэхэн дугаараараа та бүхэнтэйгээ уулзран залгаж байна. За ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Хинтээ аймгийн Өмнөдлөгөр сумын харьяат өгөх Монгол Улсын аварга нэгт өгсөн оюун бол төрөлцөн ирсэн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгээд сайхан шинжлэх ухаан давтаа сайхан аварж байна уу? Сайхан шинэлээ ята тэгээд улс орныхоо энэ хэцүү хүнд байдлыг дагж захимаар л мэдчилчтэй гэр орондоо байж. Зайл болох гэртээ бэлтгэлээ хангаал сууж байна. За тэгээд одоо үзэгч олонд бол өөрөө бас нэлээ сонин зочин байгаа болоо тийм ээ. Хүмүүс бас өөрөө ч гарч ирж ярихыг нэлээд хүлээсэн бах. Тэгээд өнөөдрийн бит хоёрын ярилцах сэдв бол ер нь тодорхой тийм ээ. 2019 оны наадмын дараах асуудлууд байна. Тэгээд ер нь би зүгээр яг тэр одоо допингийн тэр ярихаас өмнө оюун бол гэдэг хүн ер нь хизэнээс эхэлж бөхөр хичээллээд ямар амжилт үзүүлээд төрийн наадамд 2 дахь төрүүлэх хүртэл явсан бэ гэдгийг бас нэг сонирхмоор байна л да тийм ээ. Үзэгч олонд ч бас сонирн байх болоо. Тэг ер нь яг хүүхэд байхаас өөрөө бол ингээд нэг юм мессенжинг ихтэй тийм тарган улаан банд анх барилж исэн нэг тийм бичлэг одоо үлдсэн байдгийм байлээ. За энэ Хинтээ аймгийн Өмнөдлөгөр сумын харьяат оюун болд гуд татаад учраа хүнд авч байна. Үеийнхнээсээ бол аралж чадсан. Биеийн жингээр бол харьцангуй илүү байгааг бол та бүхэн харж байгаа. Хэдэн наснаас ер нь зодог өмсөж ингэж барилдаж эхэлсэн бэ? Одоо яг зодог өмсөж эхэлсэн нь бол одоо 1-р ангид тэр манай хойд сумдуудын баг олимп гэж болт хүүхдүүд. Тэр нь 1-р ангид шалгараад очиж барилдаад төрүүлжсэн. Анхны л одоо барилдаан л да тэр. 2001 онд байна. Тэгээ энэ аврагын гараа гэдэг хүүхдийн барилдаан дээрээс л бүр сайн одоо хотод ирж барилдаж байгаа юм шүү дээ. Та ер нь жоохон сандраачих шиг. Тэгтээ гайгүй маас тэгээд бариад авахлаар гайгүй тэгээд хотын хүүхдүүд чи хөдөлгөөнтэй байдаг юм байна. Хүүхэд тогтол ер нь барилдахгүй төрөл гэж байхгүйсэн дөө. Жодооч гэсэн барилддаг, чөдөөч гэсэн барилддаг. Сумаач гэсэн барилддаг, үндэсч гэсэн барилддаг. Их л ерөөсөө барилдаал явж байдаг гэсэн. Тэгж явж байгаад ади өгш. Одоо Батэрдэн аваргын ийм сургууль байдаг. Энд би хүүхдүүд хичээлүүлдэг чи ирж хичээлэх үү, хотод байдгүй. Хотод орж ирсэй л гэсэн. Тэгээд 2007 оны 3 сард очсон баг шүү. Ади өгштэй. Тий. Аавгаа дагуулад аавынхаа багдсан Монгол гутлыг өмсөд. Тэрийг би ер нь нэлээд олон жил өмссөн шүү. Тэр Монгол гутлаа юу? Тий, одоо ч аавд бий тээ. Одоо цагийн хүүхдүүд чинь бол бүх өмсгөл нь бүрэн л ордог гэсэн. Тэр бид нар нэг цахаас нэг шорт аваад тэр парцанк арай л өндийлэхгүй тэгээд пүүцтэй гээ очиж сакс тоглоол сакс тоглож дуусаад зодгоо өмсөд. Тэгэл бэлтгэл хийж иглээл. Тэгээ гайгүй. Тэгээд дундаа би ч өдөө явдаг төс гэрлүүгээ. Тэгээд энэ хадлан бордоо гэж байгаа хүн хар ажил ихлэх өндөр болт юм лээ. Тэгээд ер нь тэгээд тэр 2007 оноос тийм бүдүүн байсан нь тэгэл турцсан шүү дээ. Тэр бэлтгэл шиг бэлтгэлж яваал. Бэлтгэл хийж эхлэв. Тэгэл намар нь очиод хадлангийн ажил туслаал. Мормалан дээр тахвал тэгэл ер нь би чангараад ирсэн. Тэгээ 2008 онд л нэг адих шиг таасныг бэлтгэлд гарч ирсэн. Наадмын бэлтгэл. Тий. Тэгээ улсын хүүхдийн мэрийн барилдаанд 8 бэлтгэлд унжсэн. Хэдэн тарга юмнууд гээл одоо хүмүүс тэгж байгаа шүү дээ. Одоо тэр бас таргалтлаа зовж байгаа, туртлаа зовж байгаа тийм үү. Тэгээд өөрөө чинь одоо энэ барилдааны амжилт
ялалтуул бол одоо энэ Монгол Улсын начин Адиахүү гэдэг одоо багшийн одоо заасан сургасантай бас ашиг холбоотой баг тийм ээ. Тэгээд одоо энэ Монгол Улсын говьяа тасгалжуулагч боловсрол судлалын ухааны доктор профессор Улсын начин Адиахүү гэдэг хүн дээр одоо ирээ тийм ээ. Аврагын намрын дээр сургууль дээр ирээд бэлтгэл хийхээр боллоо. Хамгийн анх ирэхэд ер нь юунаас эхэл заад юм бэ? Тийм шууд мих заагаад эхэлд юм уу? Аль эсвэл одоо ёс жаяг зааж эхэлд юм уу? Гараа дивээ зааж эхэлд юм уу? Тийм ээ. Одоо бид хөдөөний өгдөгч бас нэг яг бид нар нөгөө яг үндэсний өвхөрөө дагнж хичээллээгүй те. Зүгээр дурандаа л барилдаж байгаа шүү дээ. Тэгээ хамгийн анх ирэхэд гараа дивээ зааж. Дараа нь тэгэл мих заагаад. Тэгээ бас тэр 2007 8 онд ч нэг урсгалаараа өнгөрж байгаа юм л да. Анх сурж байгаа. Тэгэл. Гэтэл бас яг хөө тэгэл хичээгээл анх очиод тэр жодоогийн нэгдүгээр курсын охтуудыг дэлгэсэн. Тэднэстэй үздэг. Тэд нар чинь айл хэдийн жингийн барилдаан суудсан. Наа зүгээр итгэс болгож байна. Тэр чинь нөгөө нэгдүгээр курстэй нөгөө өөр ангиуч чинь юу ордог? Үндэсний бүх заавал ордог. Чөлөөч удаач гэсэн хамаагүй. Эр юмгүй, дэвн, юмгүй гарна. Яг хөө тэгэл Монгол ёссон шүү дээ. Би тэгэл энэ үндэсний бүхийг энэ их спорт гэдэг хөлөөр хүнийг хүмүүжүүлдэг юм байна. Тэгээ их зөв хүн болгодог юм байна. Хүнийг хайрладаг болгодог юм байна. Хүнийг өөр юмсыг болгодог юм байна. Тэгээд энэ дундаас их тийм ээ олон найз нөхөд гарч ирж байна тий. Тэгээ их төмтэй болж байна. Монгол бүх гэл. Ер нь тэгээ чөлөөтгөх ч гэсэн их хүнийг их жодогтой болгож байна л да. Адиахүү багш бол өөрөө чинь бас нэг Монголын нэрийн өмнөөс нэг төв дэлхий олимпиад барилддаг хүн жингийн сайн тамирчин болгоё л гэж их зорж анх бэлдүүлж исэн юм шиг байлаа шүү дээ. Тэгээ анхдаа ч үтээр тэгээд үндсээр барилддаг байж байгаа л тэгэл за чи чөлөөт рүү ор гээл. Тэгэл чөлөөт рүү ороод тэгээ гайгүй санагдсан байлгүйт. Би тэр үед өөрийгөө тэгтээ ч яг гайгүй байсан тэгээд барилдаал тэр. Тэгээ 2009 онд Азийн аврагт яваал. 10 онд хүүхдээ анхдагур олимп. Хүүхд залуучтай анхдагур олимп Сингапур руу яваал. Тэгээд яасан ч 11 онд би хөлөг нэг том гэртээс юм. Солонгос руу явж хаалганд орж ирээ. Тэгээд юугаар чөлөөтөр барилдаад эргээд барилдахад жоохон хавдаад байсан. Тэгээ ер нь тэгэл үндэс чинь тэгэл чөлөөтөр барилж байгаа юм бол бас яг очиж үндэсний бүх ихэнтэй барилдахад чангаштай. Байнгын нөгөө ачаалтай гэдэг спортч нөгөө ачаал багт спортер очилоо бяран тутна. Тэгэл одоо их спортын чинь яг дахинж үнцээр хичээлэл том цолонд хүрдэж штэ ер нь бол одоо бол. Тэгэл энэ юу яагаад их спортын чок ах мөхөхийн бэлтгэл хангачаар би хоёр олимпийн бэлтгэлд явцсан л та. Тэгээ бэлтгэл бол ер нь сайн үтсэн, ер нь тэрнгүүр хүмүүцсэн намайг сумынхлын шигшээ огт оруулаад сумын хус их тэмцсэн. Сумын язар авраг. Тэгээ сумын язар аврагын найз нь манай ах байдаг авах байдаг. За чи бүх болоодох гэл. Тэгэл манайхан чинь тэгээд бас удам бөхтэй. Тэгээ манай аавын ах ч одоо энэ цэрэг багтаа улсын нааданд дөрөв давсан хүн байдаг. За. Тэгээ одоо аавын ах хэн гэдэг хүн? Одоо нутагтаа бол ачаа хар гэж лааж өгч юм бас. Ачаа хар гэдэг. Тэгээ одоо бол хинтийнхэн бол ачаа хараа одом л гэдэг. Их ачдаг хүн байсан. Давхарчдаг л. Манай аав ч гэсэн давхарч. Тэгээ би одоо өөрөө ч ачдаг. Хүүхд тогтоо ер нь ачдаг гэсэн. Одоо тэгээд нэг хотгодог даваас ивгүүтүүл ачна. Тэгэл
12 онд аймгийн арслан болоод тэр жилээ ирж улсын нааданд 3-5 онд лав өдөрч нэчээ. Лавгаахт унаад. 12 он чи ямар цолтой зодог гэсэн бэ? Сумын зам. Арслангаараа болоод галаагүй тий. Үгүй нөгөө нэг эн чинь ийм байсан юм. Цол авсноос хойш 72 цагийн дотор хүчнтэй байсан. Цол нь. Мөнцний өхөө холбооны тэмдэг дүрэн байсан. Тэгээ ерөө сумын занаар зодоглоод лавгаахт 3 онд 2-5 онд мегмар сүрэн заана хийчихдэг. Тэгээд лавгаахт унаад тэгээд дараа жил нь 2-5 онд сангисүр нэчэндээ таарсан. За тэр аврах сургуулийн ата манайхаас дээш нэлийн дэш аххаа. Тэр бид тэр нь аяж зөглөсөн дөө. Тэгээ би ер нь их л зоригтой байсан. За манайхан сангисүрэндээ таарчлаа гэдэг. Чи улсын начин болцсон байсан тийм ээ. Тий. 11 онд улсын начин болчихсон. Тэгээд сангисүрэндээ таарчлаа яана гэл. Тэр чадлал хүн айлгад илээсэн шин. Тэгэхээр нь би хэрэг чарал яадгийн алан штий гэл гарсан. Ах жоохон нэрвцсэн байлгүй. Алан штий гэл гарсан. Тэгэл гараал би илтцэлтэй би бас чөлөө дөр барилдажсэн. Бас нэг барууны ойрхон байвал авчих маа ихтэй тий. Тэгэл нөгөө харцагтаад мордохлоор нь би мушгаал итцсэн сууц. Тэгээд 3-5 онд чин зэрэг авах юм. Дондгой. Чин зэрэг хотод жагаад нэг юм барьд сонгоод авт. Тэгээд гавыг арслантаа таарсан да. Гавыг арслан ер нь 4 онд үзег байсан баха тэр үед. Улсын нааданд. Тэгээ нэг одоо намайг сурах ивэж л байгаа ч үдсээр агуул нэг барьд сонгол хайчдаг. Тэгээд 5-5 онд дорцсон боо гард аваад. За баруун үлдэн даацтай хонгодоод аймгийн арслан инх төгсөн оюун бол улсын гард дорцсон буугаар тав давж Монгол улсын начин цолны болцоодыг хангалаа. Дорцсон буугаар надад нэлээд үгэлсээ. За сайн бүх болно. Сайн бүх болсныхоо дараа их жодогтой байх хэвээр. Гэж загсан да. Тэгээд тэрийг эдийг хаан тэгж хэлэх юм. Яг барилдах гээд өржихдөө тэгж хэлэх юм уу? Дахмаа өгтөө тэгж хэлэх. Дахмаа өгтөө л гэж хэлнэ л дээ. Би гараал хонгодол хайсан. За начин нь одоо баяр хүргэе. Начин болсондоо баяртай байна. Тоотгохыг гараад нилээ тасарсан цолыг авлаа. Маш их баяртай байна. Төрүүлж заав ээжтэй маш их баярлж байна. Нутгийн ах нарт баярлалаа. Тэгээ 6-гийн даван санчир занаа маа гэсэн. Өрөнгө. Би гараад алуусөө. Наас дөрөвч шин жидэл гэх. Тийм. Санчир зан 2-ын барилдааныг би санаад байдаг. Тэр одоо нөгөө телевизийн зураглаач нарын энэ төр зогсдог нэг юм нэг эндэр шиг юм тавиад нэг төмөр юм нэг каркас шиг юм тавьчихсан дээр нь зураглаач нар зогсож идэг шүү дээ. Би яг тэрнийхэн доор зогсож исэн баг. Хоёр барилдаад ерөөс тэр хожигнаа их бярта олсоо тэгж чимээ ихтэй барилддаг юм уу төстөс бит бат гэж ороод ирсэж байгаа. Тэр үчтэй би тийм бярсачих юм байхгүй тий. Тэр нас биеийн дүрцсэн тийм ер нь Монгол хүн 25-аас дээшээл ер нь чөмбөнд үрдэн гэж шээ. Тэгээд би тэр ямар ч гэсэн тэгээд нэг намайг чинь харцагдаж шидээд би их уян байсан юм шиг. Тэгээд тогтчоо салж байгаа. Тэгээд намайг тогтрохлоор нь би дагаад хоронц. За давхар хамаад явсан. За тэр чигээр намаа барьчихлаа да. Хинтэмгийн өмнө дэлгэр сумын харьяат хан хинтээ авраг дэвжээ хинтэмгийн цагдаагийн газрын бүх аймгийн арслан инх төгсөн оюун бол улсын зан санчираар сургаад авч Монгол улсын гарцаг цолны болцоодыг хангалаа. За тэгэд санчир зааныг хайж улсын харцаг гэдэг сайхан цолонд хүрсэн юм ээ. Дараагийн даваанд бол одоо Монгол улсын авраг эрхэм баяр гэж одоо тэр жилийн төрөө хөхтэй барилдсан. Тэр барилдаа. Тий одоо би одоо бас их маш их хүндэлж явдаг, маш их хайрладаг тийм авраг одоо тэр үед арсланаас би начин байхаас нь л их эрхэм баяр аврагах шиг начин шиг болох юмсан гэж боддог байсан. Яг тэгвэл би нэг намаа хүмүүс томч ээжтэй л гэдгийг нэгээд хараад тахлаар томч ээжтэй бүх хэрэг махлах юм. Энэ шиг л байл. Тэгээ аль тэр нэг
гой хонгоддаг шүү дээ. Тэгээ тэр мөрийн их дүүрээд өгсөн ч юм. Тэгээ гараал өнөдөө нал хайрцсан. Багш бол байж гараа гэсэн. Тэгээд би тэг хүндэлдэг тийм том арслан үнтэй үл яг тэр үед бол гараал дайраал хий өшөглөл очиж гэсэн. За Брезэрэндээ зулгаад өрөөд авсан дахиндлаа. Эрхэн баяр давуулаад өрөөд авсан. Хутгах гээд дутуудж байна оюун бол мушиглаа тутуудлаа. Эрхэн баяр тогтоож барилтаа дутуу хаврихтан гарчлаа. За үнэхээр барилдааны туршлага харуулж байна да. За тэгтээ оюун болдвол ингээд санснаа хийгээд цаашдаа барилдах нь зөвөө. Улсын цол авсныхаа дараа жил бол одоо 2014 оны наадмын 4-ийн даваанд Сэлэнгийн өндөр баян мөнх начинд унсан байдаг шүү дээ. Тэгээ баянах жаактар унс шүү дээ. Мөргүүл. Наа хөндлөн татчаал явдаг гэсэн шүү дээ. За шууданаас шахад татаа мордлоо доо. Улсын чинь баян мөгцөө тэр чигтэн дээрээ тэнхэн гүцэлээ. 2015 оны наадам бол сайхан наадам болсон. Тийм аз геймертэй наадам. Аз геймертэй. Ер нь бол зүгээр зарим улсууд бас наадмын бэлтгэлдээ гарсан үедээ тийм ээ бэлтгэлээ бас бэлтгэлийнхаа гормыг алдагдуулснаас болоод цөмөрчөөд ороод ирсэн ч тохиолдлууд байдаг гэдэг. Өөрийн чинь хувьд бол одоо тэр үед үнэхээр л бас сайхан л онцгой харагдчихсэн. Тэгээд ер нь яг тэр наадмын бэлтгэлийг 15 онд тэр төрүүлэх жилийн бэлтгэлийг яаж базаасан бэ? Энэ өвлийн бэлтгэлийг сайн байсан. Тэгээд нөгөө манай гокийн чинь бөхчүүдэд дуудаад би гок төр орилжсэн. Тэгээд 5 сарын сүүлээр явдаг лөө. Тэгээд бямд талигач багш. Бямд дор за. Гокийн үндэсний үхэн тасгалжуулагч байсан. Тэгээд тэнд өвлөн танк үндэс тэгтэл би одоо ер нь бол энэ чөлөөтийн дэвжигнээс салтгүй шүү дээ. Бангал тэн дээр бэлтгэл хийж байдаг. Ер нь бол үндэсний бэлтгэлийг үл нэг банк. 7 хоногт нэг хүмүүс нь. Барилдаан төхөдрүүл тэгээд дэвжигээ орхиод л үнцээ хийгээл явчихна л. Тэгээд тэрэн дээр яг бэлтгэл нэг гой таараад сүүж дээр очсон. 28-нд очсон. 6 сарын 28-нд тий. Сүүж дээр хин адиг хөөгш байсан. Тий, адиг хөөгш байсан. Тэгээд тэнд бас сайхан өглөө хөнгөн гараад. Тэгээд ер нь би наадам төгөл ирэх нойроод хэлдэг. Нойроод хэлдэг. Нойроод. Тэгээд заавал босч энэ совынх над хэлчихсэн. За миний дүүн. Чи бэлтгэлд гарсан л өглөө зарайдах таслахгүй шүү гэл. Тэгээ хөнгөн шогшоод сүүж дээр бол их гिचээ бол хаалга орно, баг гिचээ бол гүүр орно гэх тэгэл явцсан шүү дээ. Тэгэл явж байгаа л зарайдах таслахгүй ч сайн юм байл. Мэдэрсэн. Тэгээд ер нь наадам дээр ямархуу барьц барилаас голдуу мэгт автчихсэн тийм ээ. Ер нь төрүүлдэг жилийнхаа наадмыг нэг иргэд нэг сайхан дурсаач ямар барилдаанууд хийсэн. Ер нь тэгээд улсын наадмаар чинь жоохон тийш. Улсын наадмаар чинь ер нь тэгээд сэрүүгээс унахын ер нь том ховор байдаг юм дөө. Мэгт автдаг л тэгээд бас хүн болгон унахыг хүсэхгүй байгаа шүү дээ. Тийм ч. Жишээлбэл одоо жив тэр бүх байлаа таарчхад за юм бол унчигээд барилдахгүй шүү дээ. Тэгэхээр ч ер нь л их золгоо ер нь тал талын барилтаа. Тийм сэнжиг аваад нэг ухсан тий. Сэнжгийг авахгүй ч ингээл тэр болгоныг бол бас тааруулна гэдэг бас хэцүү л дээ. Тэгээ яг нэг хүний бие нэг таарад эхлэхлээр л алдагддаг байхгүй. Байж л. Хүний гараа юм уу? Мөр юм уу? Хаана байна? Дандаа тэнд. Аш мөргөт. Холдоо. Ингэж тулаад. Анаатха одоо ингээд сунах мангахыг барьж. Тэгээд одоо барьж шүү дээ. Ингээд юу суусан юм. Дааш шуудаглаа. Ингээд шуудаглаа тийм үү? Тэгсэн ерөөсөө жоохон ингээд зүгээр зогсож шүү дээ. Жоохон ингэсгээ зогсож байна. Тэгээ болж их юм бол дэрүүгээ над дотроо хий. Эрүүгээ өнгөж хийчихээ тэгээд барьж. Байлаа. Дандаа юм байл. Зүүн бас адилхан. 5 дээр чинь би чинь их удаан барилтчих. Бадарцаант. Барьц сонгонд хүрдэг шүү дээ. Өөт ирсэн.
Манай найз ч хөдөлдөггүй. Аа. Би ч хөдлөгдөггүй. Тэгэл хоёулаа зогсож байгаа л тэгэл бас барилдаан гэж яваад л байгаа шүү дээ. Аа. Тэр үл үзээл. Тэгэл бяр тэнцсэн ус учин тийм байт. 6 дээр чинь би хин их бас дашиг авсан. Даврас. Дашиг давраа майт. За яг ямар хуумыг хийсэн гэдэг нь бол харагдсангүй те улсын харьцаг оюун болдог аваад өгөөж явна. 7 төр чинь төрөлждөг лээ. Содон марслантай. Оод хунтагч та тий. Тэр танаа би чавчмардаа хийсэн. За бас биеийнхээ барилдааныг мэдэж байгаа учраас яаран одоо бас нэг Михих за шууд нэг бацыг хадаа тавьсан мордлоо. За барьсны жоохон давуу болсон. Үнэхээр тэрийг ашиглаж сайхан барилдаа да. Эрхэм хүндэт үзэгчтэй. Эрхэм хүндэт наадамчдаа. Энти аймгийн өмнө дэлгэр сумын хрият. Аврагын тамирын дээд сургууль уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрийн хангалтын спортын хорооны бүх Монгол улсын харьцаг инг төгсөн оюун болд улсын харьцаг цэдвийн содон дөржөөр долоо давж Монгол улсын зан цолны болцлыг хангалаа эрхэм үзэгчтэй. Ийхүү хан хинтийн нутгаас улсын зан цолтон төрлөө. Гэхдээ болоогүй. Цаан гард арслан цолны барилдаан бол бий. 8 дээр Гончиг дамгаар. гончиг дамгаартай. Тэгээд зориг орцсон. Тэгээ би их төрүүлнэ гэдээ бодсон байсан ч юм уу. Тэгээд тийг хэлж эхлэр ч та хиламд ортог шүү дээ. Аа. Энэ нь одоо өөрөө лам юм уу гэл. Тэгээд гончиг дамгаартай болохоор би гараад 10 хонготойгоо хийж байгаа байхгүй. Аа. Тэгээд хөлөж иглэр дахимдаад дотоод тэгээд тэр чигээр нь үргэлжилж хонготоод өөрөө хөлөө алж жаваад нэг юм дээр нь тусдаг шүү дээ. Урагш нь гудтчихдаг. Тий. Батуурчлаа. Чидэн дээр гутатлаа даваа. Хэнти аймгийн өмнө дэлгэрсэн Мариата их цэсгодон улсын сургууль аврагын тэмрийн дээр сургуулийн бохоо улсын харьцаг оюун болд улсын гардаг онцгой дамбаар 8 давж Толгор төрийн 2224 жил их Монгол улсын 800-с үндэсний баяр наадам ардын эвсгэл 94 жилийн он баяр наадамд баригдсан үжид 512 өхөөс төрөө үзүүрүүл алтахаар шалгарчултлаа. За мөн Монгол улсын гард цолны улсыг хангалаа. Тэгэл 9-ийн даваанд бүрэн төгс аврахтай. Тааст хязгаатл үтсэ. Жинхэнэ бэр гарсан бах та тэнд Оо тий. миний энэ хоёр тал малан халцарсан байсан. Аа. За одоо харин улсын харьцаг оюун болол шуудагныхаа барьцанд бол хүрлээ. За барьцан харгуу сайхан авсан одоо барилдаа эхэлдэ зөвлөлт тогтоглоо. Уудаг итлээ. Жад мортлоо давлаа. За инхүү төрийн баяр наадмын төрөв Хэнти аймгийн өмнө дэлгэр сумаас тодорч байна. Их хүн дөрөлдөө басна тэр. Хүн дөрлөлтөнсөн. Хамгийн тэгэл энэ барьцсангоо байхгүй. Аа. Тэгээд би бас тэр нэг утгыг үзээд исэн юм аа. Тэр зүүн чихэж чухтгаад. Аа. Тэгээд тэр орохтой гол бишлээсэн. Тэгээ тэндээсээ мөргөөд явдаг ш тий. Тэгээд нэг баруун зурж барьцын тавилж хөдлөх гэл Аа. байхгүй. Том хүн чи хайрцгалж явах. Жохон зай гаргасан л. Тий. Зай гаргахгүй бол ерөөсө том хүн чи хайрцгалж хөдлөх гэсэн. Аа. Тэгээд тэр чинь нөгөө нэг зайл мэх дэсрэлт гээл тэгэл явчих. Бүрэн төгс аврагч тэр жил бас их бяртай байсан ш тий. Шүгэн дөрөв Санжааврагын мөргөөд очсон. Тий. Оо ийм амар бяртай хүн болов гэж бодсон. Тэг гараад ирсэн ямар вэ? Аа бяртай л гэсэн. Тэгэл тэр үед ч бас нөгөө нэг хөөний нөгөө хөдөлгөөн тэгэл энэ нөгөө нэг яг хийж исэн бэлтгэлээ яг төгсгөлж штэ. Аа. Чи ямар бэлтгэл хийсэн бэ? Тэр шалгуураа тэр чинь эсийн давааны хүний дээр унахуу доор унахуу дээр л байгаа штэ. Аа. Толгор төрийн 2224 жил их Монгол улсын 800-с үндэсний баяр наадам ардын эвсглийн 94 жилийн он баяр наадмын өч төмхийн барилдаанд хүчит 512 өхөөс Хэнти аймгийн өмнө дэлгэрсэн Мариа таврагын тэмрийн дээд сургууль их цэцгод улсын сургууль Эрдэнэ уулын баяжул хуулдурын хангар спорт хорооны бүх улсын харьцаг анги төгсөн оюун болдо төрийн их баяр наадмын төрөө үхээр тодорч төрийнхэн 9 удаа цагаан тогоон тойрч байна. Нэр нэг 9 хөл цагаан тогоон тойрчод 9 тойрчод гүйж явахад тэр нь юу бодогдт юм бэ? Аа тэгэл нөгөө бага олон хүн
баярлалаа. Нүртэг усандаа баярлалаа. Энэ хинтийн өмнөлгөр сумаас дахиж Русын наадмын төрөө үлдсэн байна даа л гэж бодсон. Би бас хаяа сайд гэсэн багш 12 дөрвөлцдөг. Одоо энэ нутгаас ч юм үлдсэн юм уу гэж боддгсэн. 99 оноос хойш түрүү тасар чаад байдаг тий. Тэгээд багш чинь 12 дөрвөлж иддэг тийм үст. Аа. Ловсын харгасаас чинь түрүү айтгүй. Ахаад бас нэг хүний мухар сүгддэг. Аа. Ахаад төрүүлсэн болоо боддгсэн. Юм хэмжигтэй л гээл ярьдаг штэ. Аа. Монгол улсын арсан солны зарилгийг Монгол улсын ерөнхийлөгчийн намгын газрын дарга цагаан уншиж байна. Холгор төрийн 2224 жил их Монгол улсын 800-с үндэсний хоёр наадам ард Эвсгийн 94 жилийн он баяр наадамд баригдсан 512 хөлсөс даван даруулсан Гэнти аймгийн өмнө дэлгэрсэн мэрэд улсын ард цагаан төгсөн оюун болдог Монгол улсын арсан содны үнэлт тэмдгийг Монгол улсын ерөнхийлөгч Цагаагийн элбэг дөрж гардуулж баяр хүргэлээ. Тэгээ улсын наадамд 2015 онд төрүүлэхэд бол одоо 22 настай байсан тийм ээ. Өөрөөс чинь өмнө бол одоо 1963 онд одоо төрийн наадамд төрүүлэхдээ мөнхөд таврагч бас 22 настай байсан юм байна шүү дээ. 22 настай төрүүлсэн ер нь хоёр дахь бүх болж байгаа юм шүү тий. Тэг ер нь бол одоо энэ бүх судалгаа гаргаж байгаа улсуудаас сонсоход бол ер нь тийм л. 19 настай аймгийн арслаа 20 настай улсын харцаг 20 настай улсын цол авсан бас цөөхөн л бүх байд юм л шүү дээ. Одоо энэ Сумын Явзар аврага Мөнхбаатар Арстан гэдэг. Тийм 6 төвсөн бүх бий юм бэл. Ганцаараа 6 тавьсан бэл. Аа. Гэтэ нөгөө урд нь харцаг гэдэг цол өгдөг байсан. Гэтэ бол 6 давсан бүх ерөөсөй байхгүй бий юм бэл. Бусд нь бол дандаа 5 дор начин болж байсан. Тий. 7 заам болж байсан даа. Тэгээ бас нэг намайг нэг аз ивэдгийн шиг хөө нэг дунд ингээ орхицээс юмнууд ороод. Аа. Тэгээ ер нь ингээд 22 нас гэдэг бол зүгээр энгийн хүнд бол тий нэг их сургуулаа дөнгөж төгсөөд нэг ажил олсон олоогүй нэг ажилтаа ажилгүй явахын завсрал нэг тийм нас л да. Яг 101 сургуулаа төгсчөөл байж идэг. Яг тэр үе дээр ингээд төрийнхөө наадам төрүүлээ тийм насандаа арт түмний өмнө ингээд ил гараад ирнэ гэдэг бол ер нь ямар байт юм бэ тий. Одоо ер нь тэр их сайхан хайр хүндэл одоо энэ жоохон хүүхд төрүүлчлээ тий. Одоо миний хүү шиг хүүхд төрүүлчлээ гэж хүн болгоно ярьж байгаа шүү дээ. 22-т сургуулаа төгсөөд гэртээ харьцсан байгаа ээж аауд нь тий. Тэгээд их л сайхан л та. Тэгээ уул ус төш бүх юм тэгшэрч төрүүлж тэр жил чих гантай байсан. Тэгэл 7 сарын 24-нд л нутагтаа очиход хивс юм шиг болсон юм. Тэр 12-нд төрүүлэл бороо орж байгаа марж байгаа нас л энэ дэдин гэртэй холбоотой л. Сүсэл жил явж байгаа тий. Тэгээд дараа жил нь 8-ын даваанд унаад. Тэгээд 17 онд чи яг бай миний тогоон болторсон. 4-ийн даваанд барилж байгаа. Тэгээд кадиохштэй зөвлөж байгаа л тэгэл ангааг авчих гэхлээр нь авчихсан. За тийм тэргээд одоо тэр наадмын чинь дараа нэг ингээд аддын хөөгч хоёрын нөгөө ам авах гээд гарын даанарын урд дээрээ суудсан байгаа нэг зураг байдаг тий. Тэн дээр өөрөө ч нэг 3 хуруугаа заасан байждаг. Тэрийг бол одоо бүх сонирхогчдын нийгэмд бол 300 саяар хангаатай тохирлоо гэсэн нэг юм яриад болцсон шүү дээ. Ер нь аддын хөөгч яг тэн дээр бол хангаатай өмнө чи хэд барилдаа гэсэн багшаа би 3 барилдаад унсан гэж хэлсэн гэж тайлбарласан байсан. Өөрөө бол ямар нэгэн тайлбар тэн дээр хийгээг байх. Үнэхээр 3 барилдаад унсан гэдэг тийм яриа байсан юм уу? Хүмүүсийн яриад байгаа шүү 300 саяын яриа байсан. Ингэсэн байхгүй юу? Хангааг авчих гэхлээр нь авчиж байгаа шүү дээ. Аа. Тэр чи хангаад хэд унлаа гэхлээр нь 3-аг ингэ үзүүлэхгүй юу? Аа. Тэгээ өн 300 сая гэвэл нь тэр мөн хуруу гэж гаргахгүй шүү дээ. Амар айл нэцтэй. Аа. Тэгэж юм хэл амд орж ирснаас. Тэгээд 3 огшаа гэдэг ингээ хэлэхгүй. Би яг ингээ нэг хамаг юм өвдөөд сайн Яаси барилдж байгаа тухайгаа мултлсан юм. тий надаа очтой болтлохгүй. Аа. 4 мултлаа тавьчих. Тий. Тэгээ бас миний 3 талгаа тасарчаад бас давхар. Тэгээ бөө юм болоод. Тэгээ би чинь хангаад аман жахиж гараа хонж байгаа илүүсээ талхивчихсан. Аа.
Яхаа сайхан үеийнгийн залууч бол гэдэл гэсэн. 2 гэсэн үнд 200 сая л байх. Тийм 5 гэсэн нь 500 сая. За тэгээ гүндүүгээр нэвтрүүлэгтэй маань одоо үндэсний өв соёл Монгол Үхэнд эдлэгч олон сайхан аж ахуй нэгж байгууллага хувь хүмүүс хамтран ажиллаж байгаа. Тэгээд одоо энэ бүгдийнхээ бас хамтран ажилласны тус тэмэнд бид бүгдийн энэ нэвтрүүлэг маань ингэж сайхан бүтдэг байгаа. Тийм учраас одоо ингэж ивент тэтгэгчдийнхаа нэг реклам сурталчилгааг та бүхэндээ төлөвлөе. Гэрэлт нарны дуя илч дулаана хайрлах нь зогсолтгүй мөн хүргэлжлэхийн мэдэл. Бид бүхний ажиллаж завсарлах ирэхгүй өрөндөө хүлээ. Монгол нутгийн хөрсөн бүрэлдсэн энэ л үнэрдэн өнөөдрийн Монголыг бүтээлцэж буй өмнө говийн залуусын маань хүч хөдөлмөртэй хөршин сум аймаг улс даяар эрчим хүч гэрэл мэгээ болон цацардаг юм. Энэ жарны мэдэн байгуулалт өмнө жилийн галголт 57 хувьцаат компани. Дараа жилийнхэн наадамд бол 2018 оны 5-ын даваанд Говьалтай аймгийн одоо Бямбачир гэж аймгийн арслантай барьцсан тийм ээ. Тий. Одоо тэгээд тооёрын барилдаан бол тэр жилийнх ер нь их тулаантай барилдаан болсон та их удаанч барилдсан. Тэгээд барилдахаас гадна бас нэг жоохон зодоонч орцсон баах. Тэгээд ер нь юм бол хосолсон л доо. За ер нь Бямбачирын хувьд одоо өнөө жил начин болохгүй бол одоо нэг Ахмад Начингийн жагсаалт руу орох ийм үе рүү явах нь тийм ээ. За ордоор хөндрөлөө. Барьц мотоос мордлоо. Хүчээлээ. За ястаа нэг сайхан барилдлаа да. Тэгээд ер нь одоо ингээл бөхчүүд чинь хазгаас бусдыг хийдэг байдаг гэж ярьдаг үсттэй. Ер нь тэгэл тэрчил барилтаа шүү дээ. Зодтолтож гэнэ нүүдэлж чинь барилтаа. Тэгтээ бол яг ард түмэн жоохон боогаарагдана. Тэр буцаагаа тэр бүх муугаа бодохгүй шүү дээ. Тийм үст. Энэ намайг чинь алж гэнэ гэдэг ярихгүй шүү дээ. Тэгээд тэр сайхан залууд унсан. Яг сайхан үзээд унсан. Зөв өөрөө чинь тэр үед яг ингээд арслан болсны чинь дараа нийгмийн одоо маасынханд бүх сонирхогчдын дунд ч юм уу тийм яриа байдаг байсан л та тийм ээ. Жохон бурд арсан дурлаад байна. Зугаа цэнгэл ихтэйд байна гэсэн зүгээр шүүмжил байсан. Тийм тал ер нь тэрийг бол хүлээн зөвшөөрнө. Одоо нэгэнт хийцэн би одоо ард өмнөөс одоо нөрөө нуугдаад одоо юу яах вэ? Тэгээд би тэрийг одоо нэг базаал би одоо 3 жил хоёрын сахилга утмаа байсан. Тэгээд л 18 он 5 дараа унчаал би ойлгосон шүү дээ. За оюун бол тэгээд одоо ингээд дуусах нь уу? Энэ жил тэгээд бэлтгэлээгээд тэгээд би нэг 15-нд бэлтгэлд орсон доо. Наад мөнгө өгөөлөө. Авиргаа араагайг болгочихвол. За тэгэд 2018 оны 5-ын даваанд дундгийм байна. Их зүйлийг ойлгосон юм шиг байна тийм ээ. Тэндээс л ер нь 2-3 хоногийн дараа бэлтгэлд орсон гэж. Хинтээ хамгийн наадмарж үзчихэл тэгээд яриад бэлтгэлд орсон доо. Тэр үед байдаг юм да одоо би бэлтгэл яг нэг бүтэн жилд нэг 20 хоног амрааг байсан да. Яг гिचээхэд болдгоо юм бэл. Буцаад баруун орж ил. 2018 оны наадмаар ер нь чин хэд орчин байсан бэ? Их чинтэйч байсан баах тий. 18 онд тий. 18 онд нэг 55 байсан. 155 тий. Тэгэд тэгэхээр яг би сул ахгүй. Зүгээр хөөц. Бас чанга юм бол тэгж актер харагдахгүй л. Тийм ч тэр. Сул тэгээд ер нь яг 7 сарын 15-наас ирээд яг ямар бэлтгэлд орсон? Яаж бэлтгэлээс? Одоо чөлөөтийн бэлтгэлд шүү дээ. 18 оны одоо тэр чигээр нь чөлөөтийн бэлтгэл хийгээл 19 оны 3 сараас биш тань гэсэн. Тэгэд наагийн хин манай нутгийн ах нар захын дүү чинь гिचээгээд үсттэй. Нямбатар зайд Оёртон зайд энэ төр. Захын дүү чинь гिचээгээд үсттэй чи. Чадна гэл. Тэгэл Дагестан мартсан шүү дээ. Дагестан яг нэг 29 санаад л 29 санаг бэлтгэлээ гэл наашаа буцаал. Нэг сард энэ дээрэл
нөгөө үндсэн хуулиар гарсан. Аа. Тэгсэн ястай харин эвгүй болсон байсан да. Хүн болгон бэртэ санагдал юу болчихвол. Яагаад гэж. Тэр чи одоо бэлтгэлд яваад ирсэн юм чи улам сайжраад ирсэн. Жим маань хасчихгүй. Тэгээд тэгэл харин тэр чөлөөт үндсээр ялгаад хийж гардаг. Аа. Тэгээд дан чөлөөт хийж байгаа үндс дан хийж байгаа хоёр хүний ялгаашин тэгж гардаг. Тэр нөгөө би чинь бол би бэлтгэл тэр дивжинийхээ чөлөөтийн бэлтгэл дээр сайн байгаад бэртэ байгаа л гэдэг. Тэгээд энэ дээр ямар ч хүнд жоо уян сул байдаг юм уу яадаг юм гэдэг. Тэгээд анар найзад зураг нь нуунсан шүү дээ. Аа. Тэр өшөглөөл яасан зүгээр шүп гэл бөрүүлчихсэн. Аа. Тэгээд тэр 18 оны намар өвөл хаврын барилдаануудад ер нь хавар тийшээ бараг унаагүй шух та тийм ээ. Тэгээд тэр жил ер нь 3 сарын 1-нд энэ өсөх хоёр дундахгүй. Энэ Төв аймгийн Угтаалын Биш ээ. Сүхбаатарын Нямдаржийн өсөх байлаа. Тий. 3 сарын 1-нд эх орончдын өдөр нэг хонгодоод баахан божигж байгаа унсан. Тэгэл ер нь миний тэр хамгийн сүүлийн ядрал гарч исэн юм шиг. Аа. Тэр өдөр их сол байсан юм. Тэгтээ бол барилдаа алгасахгүй л гэж бодчихсон. Би ч ер нь их барилдаа алгасах дурггүй л дээ ер нь. Аа. Тэгээ тэр жилийн наадамд бол ер нь л за оюун болд бол төрүүлэх юм байна даа л гэж босоод бол өөрөө чинь тэр жилийн барилдаануудаас л харсан л да тийм. Урдны 2-3 жилийн оюун болд бол шал өөр болоод буцаад нөгөө нэг 15 оны төрүүлдэг үеийн оюун болд дээр ирсэн байна л гэл. Тэр ч өсөлтөр нөгөө бүх үзэгчд л мэднэ гэ би мэдэхгүй шүү дээ. Би бол ерөөсөө нөгөө урагшаа хараад бэлтгэлээ хийж байгаа. Тэгтээ бол бэлтгэл сайн байгаагаа бол мэдчихэж байгаа. Тэр үед бол би юу яадیں тэр жил чинь 11-нд орой 11-ний бүх үзчихэд 11-ний орой байжсэн чинь манай нэг өөр Монгол найз урдаас ярьж байна. Би чатаар. Зааж байгаа танаа Монголын наадамд энэ жил хэн үзүр төрөнд үлдэнэ үү гэдэг. Тэгээ өөрөө ч бол яач ч байхгүй л үзүр төрөнд тааварлахаас өөр аргагүй болсон байсан. Тэгээ би тэгээ хэлчихгүй. Батцуур авраг 3 жил авраг болцсон. Санжаа замбаа авраг тэр жил цагаан сараар барилдчаад ерөөсөө нэгч барилдаагүй. Тэгэхээр би Санжаа замбаа аврагыг бол түрүү бүхийн тааварт оруулаагүй. Бэлтгэл таарах байх гэж бодсон. За Батцуур авраг бол мэдээж дахиад төрүүлэхийн төлөө гарч ирнэ. Эрэм дээгүүр болцсон. Амаав нь. За тэгээд өөрөө бол онцгой байгаа. Тэгээд ер нь тоёрыг үзүр төрөнд үлдэх байх гэж бодод. Нөгөө найзтай хэлдэг юм бэ. За ер нь оюун бол дарслан Батцуур авраг 2 үзүр төрөнд үлдэх байхаа гэд хэлсэн. Маргааш өглөө бүх үзээд дөрвийн даваад завсарлаад нөгөө бүх цэнгэлдгээс гардаг шүү дээ. Цэнгэлдгийн гадаа нэг яг хойдлын хаалган дээр нэг шорлог олж идэх санаатай нэг асарлаа алхаж явсан чинь телевизийн сурвалжлагч хүрээд ирдэг байхгүй. Шууд нэвтрүүлэг авч. Тэгээ энэ жилийн наадамд хэн үзүр төрөнд ер нь хэнийг төрүүлнэ гэж харж байгаа ч үгүй тиймэрхүү асуудал. За оюун бол дарслан ч онцгой байгаа да. Батцуур аврах бас бүрээр гараад ирэх лөө. Энэ хоёрыг л харандаа гэд. Ингээ хэлсэн. Тэгсэн чи яг бүх үзээ суулаа тэгэл үдсээр байтал хоёр үзүр төрөнд үлдсэн өөрөө төрүүлж аврагаа зүрэлдэг. Тэгэл ер нь заастаа гарцаагүй юм бол гарцаагүй л байд юм байна л гэж бодож ирсэн. Үнэхээр одоо хүмүүсийн тэр харж ирсэн ихтгэл бол хүлээлт бол яг л биелсэн л дээ. Тэгээ тэр нэг сайхан төрийн наадамд 2 дахь төрүүлсэн наадмаа нэг ирэхэд дурсаач тийм ээ. Тэрнээс хойш одоо барилдаагүй явна. Тэгээ ер нь сайхан бас л тэр нөгөө сэтгэл нь тэмүүлчихлээр тэгэл юм болгон л очдөг шүү дээ. Зөв явбал нөгөө үнээрээ бол хөр дэрээр долоог үзнэ гэдэг шиг тэгээд тэр жилжингээ тэрэн зориулж бэлтгэл хийсэн тэгэл тэрийнхээ өршмийг хүртнэ гэдэг чи ямар сайхан бэлээ те. Эрхэм хүндэт наадамчдаа. Үнэхээр одоо шийдэмгий. За аав нь хүү дээрээ очиж баяр хүргэж байна. Ийхүү хан хинтэн утгаас үндэсний бүхэн шин авраг солтон төрлөө. Эрхэм үзэгчдээ. 5-ын даваанд одоогийн улсын начин Мустафа гэдэг. 6-гийн даваанд Үрханган Сэдэн Сэдэн начин гэдэг. Тэр жил начин. Тий, дандаа л үе тэнгил залуучлаа. Тэгээд 7-гийн даваанд Анар Харцгай гэдэг. 8-ын даваанд Содномдор Жирслан гэдэг. Тий. Тэгээд үзүр төрөнд Батцуур аврагыг гэдэг. Тэгээд эднэр зүгээр гараад барилдахад ер нь их түүрт их юм баг байсан уу? Ер нь
золгосон шүү дээ бас. Нөгөө тэр нөгөө бол хурдан харагдал байсан болохоос бол яг минутаагүй дуусгаж зовлогож ирсэн Мустафтай хүртэл барьц сонгосон тий. За өргөж гаргаж ирээд аргагүй бэрдэж байна да. Хинтэмгийн өмнө дэлгэр сумын харьяат хүчмийн төмөр спортын хороо аваргууд клубын бүх Монгол улсын арслан оюун болд Аюулгийн аймгийн харьяат арслан Мустафагаар 5-5 шүүгөрлөө. Цэвэр содонтой бол харин хамгийн сүүлийн зулган дээр саясан. Анартайгаа золгосон. Хөвсгөлэн 98 жилийн он баяр наадмын мэнд хүргэе гэжээ. За энэ сайхан мэдчилгээтэй хамт улсын арслан оюун болдод авлаа. За 7-ны барьсан дээрээс үнэхээр одоо яртайгаа да. Сэпгээл өргө гаргаад ирж байгаа. Содонтой болохоор тэр чинь нөгөө золгоохгүйс барьцсан гоохгүй. 8-нд авч. Шууд тий. Гэтэл сүүлийн шуудган дээрс лайсан л да. Мушигда за үдгүүлжлээ. За содон дөрж астан. Өөрөөр төрүүлж хийгээл өдөртлөө одоо оюун болд их сайхан хараатай хүлээж байлаа. Эрхэм хүндэт үзэгчтэй ийхүү ардын бүрийн баяр наадмын өчигдрийн барилдааны 9 даваа эхэллээ. За авар гарслаа хоёрын барилдаан эхэллээ дээ. За үзэгчид бол суудал дээр өндөлсөн авар гарслаа хоёрын барилдааныг хэн давах вэ гэж Батцуур аваргыг бас сүүлийн шуудган дээр л суугаа. За хоёр өхийн барилдаан баруун талаараа дөрвөлжин зулгаад давхар шуудганы барьцтай одоо үргэлжилнэ. За барилцаа давсан шуудгадаа төрлөө. Давлаа. За эрхэм хүндэт үзэгчтэй. Эрхэм хүндэт наадамчтай. Үнэхээр одоо шийдэмгий. За аав нь хүү дээрээ очиж баяр хүргэж байна. Ийхүү хан хинтэн утгаас үндэсний бүхэн шин авраг солтон төрлөө. Эрхэм үзэгчтэй. Өдөр түрүүн дээр авраг усныг жоох эргэлдсэн үү? Тийм аа би ч нэгэд ерөөсөө өөрөө мэдэхгүй байгаа шүү дээ. Хайцсан болохоо. Тий Батцуур ахыг маргаж ч мэдэхгүй байгаа шүү. Тэрнгээр аялж байгаа шүү дээ. Тэрнгээр гүйц. Тэгээд л эргэж очсон. За хөлийн зэвсэг асуулууд ялгүй нэг тийм. Тэгээд ирээл үнсэл өгсөн. Тэгээд сайхан л. За авраг Батцуур сайхан үнсээд дахин өгч байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот дугаар 137 улсын авраг цол олгох тухай үндэсний их баяр наадам тулгар төрийн 2228 их Монгол улсын 813 ардын хувьсгалын 98 жилийн улсын баяр наадмын үндэсний бүхийн барилдаанд 9-5 төрүүлсэн Хинтэн аймгийн өмнө дэлгэр сумын харьяат хүч спорт хороо аваргууд клубын бүх инх төгсийн оюун болдод улсын авраг цол олгосгоо зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Батулга. Монгол улсын авраг цол оюун төлөвийг Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Батулга Жав хайр тань хүүхдтэй баярлаа. Одоо энэ спортын бүх ард нь байдаг багш нартай бүгдэнд нь баярлаа. Хинтэн ард түмэндээ амлснаа биелүүлээ гэж би хэлье. Хинтэн аварт гаргуулсандаа баяртай байна.
Сайтай байсан. Дагестанд хийсэн бэлтгэл энэ төрөнд нөлөөлөв үү? Нөлөөсөн. Авраг боллоо тийм ээ. Ер нь ард түмэн нутгийн олон гэл нэг хэсэг бол бас л их хөлхөөр думсан бах та тийм ээ нэг хэсэг. Оо сайх шүү дээ. Тэгээд нэг урд нь нэг алдсан ч бас тэгээд гайгүй. Бас Гэхдээ бас тэгээд үн наашраг гэхэд бас цаашаа гихгүй тэгээд бас бужигнжсэн. За тэгээд авраг болоод удаач хөөл байла. Сайхан цолоо авцсан, ард түмэн баярлцсан, өөрөө ч их баярлсан бах тэгэл бөөн хөлхөөр дунд л одоо нөгөө допингийн шинжилгээний хариу ирсэн дээ тийм ээ. Тий. Энэ бол одоо сүүлийн 2 жил өөрт чинь одоо ард түмний дунд маш их дарамт шахал их л олон зүйлийг ер нь мэдрүүлсэн байх гэж би бодож байна тийм ээ. Тухайн үед яг энэ допингийн шинжилгээний хариу Солонгосоос ирлээ тийм ээ. Өөрт чинь мэдэгдэхдээ яг яаж мэдэгдсэн юм? Утсаар яриад мэдэгдсэн юм уу? Дуудаж авчираад хэлсэн юм уу? Яг тухайн үед ямар процесс болоод өнгөрсөн бэ те? Энийг нэг ихнээс нь ингээд нэг яг нэг сайхан яриад өгч манай үзэгчд. Би нэг хөдөөнөөс ирсэн. Тэгээд утсаар ирсэн очсон. Тэгээд нэг цаас харуулсан. Чамаас ийм юм бац гарсан байна. За би бол одоо нэг ийм юм эрэглээгүй гэдгийг хэлсэн. Надаас ач гарахчгүй. Тэгвэл та өөрөө яваад уучраа олоо. Тэгсэн. Тэгээд ер нь бол яг анх ингээд зарлал бөхчүүдлээ хийсэн байсан. Би хөдөөнөөс ирээд харсан. Бөхчүүч шууд бүгд өөрийнхөө утсан дээрээс миний шинжилгээний хариу сөрөг гарсан гэж бүгдээр хэлцээ. 15 хүн би ганцаар удалцсан. Би ирээд шууд очоод барилдаад. Тийм тэгчнэр эхний үед 2 өдөр дараасан барилдаан хөдөл одогтуулаад эхний өдөр нь барилчаа 2 дахь өдрөөс нь барилдаагүй. Тий. Тэгсэн чинь нөгөө түн маань тэгээд одоо ер нь шинжилгээний хариу ирэх болоогүй байсан гэж ярьж байгаа. Хүн болгоны ам штэ. За тэгээд бүх комиссийн гишүүд байхс нэг хүн задлаад туйл зүй амар өгсөн. Одоо ямар учраас тэгээд тэр ганц хүн задлсан юм бэ тий. Хүн болгонд хардах хэрэгтэй шүү дээ. Тэрийг одоо яг хэдүүлээ хэн задлах хэрэгтэй байсан юм шиг. За тэр наадмын тэр допинг холбооны тэр допинг шинжилгээ авж байгаа эмчнэр. За тэгээд тэр хөндлөнгийн гэрчүүд юм шиг үү. Хяналтын юм уу. Тэгээд наадмын комиссийн салбар харуун дарга туйл зай амны төрийн нарийн. Энэ хэд чинь бүгд байжж протокол хөтлөж задлах хэрэгтэй байна. За. Энэ ч бас асуудал шүү дээ. Бас хүний хувьд зэн шүү дээ. Тийм үстэй. Тэгэлгүй яах вэ? Тэгэд одоо хоёулаа тавуулаа задлах юм хоёулаа задлаад хүнд дараач хэцүүт. Тэгээ тэрийг яг хоёулахнаа задлсан гэдгийг нь яаж мэдсэн бэ? Одоо тэр эмчнэр нь өөрснөө тэгэж бүр гомдол гаргаж бичсэн шүү дээ. Тэгээд бол одоо яг надад тийм бодис гарсан гэсэн. Одоо надад тийм цаас байхгүй. Яг үндэ бол тэр чи одоо сошиалоор яваад байсан хэвлэл мэдээллийн хэрэгслэр яваад байсан. Гол хүмүүс мэдчихээд байгаа юм. 4 төрлийн бодис илэрсэн. Харин тэр 4 төрлийн бодис чи надад цаасаар байхгүй. За. Би тэр сошиалоос би одоо өөрийнхөө юмыг сошиалоос авдсан шүү дээ. За. Тэр ч одоо хэрвээ тэр Pax Max ирдэг бол тэр Pax Канадад 5 тэмдэгтээ өгөх хэрэгтэй юм. Тэгээ өөрт ч одоо яг юу шинжилгээний хариу чи ингээд эерэг гарчичээ гэдэг яг юу ямар утсаар л хэлэх юм. Тэгээд ирж хар гэсэн нэг цаас харуулсан. Тэгээд тэр нь ямар би одоо наадах чинь ингээд танилцъя гэдэг тэгэхээр үгүй гээл цаашаа сэпрүүг хийдэг юм байна шүү дээ. Тэр жанчив дөрж гэж нэг нөхөр байдаг. Юу ямар албаных нь хүн тэр? Тэр хууль зүйн амны нэг нарийн бичиг, төрийн нарийн бичиг юм уу тийм. Дарах ч юм уу. Тэр үед байсан л да. Одоо бол өөрчлөгдсөн. Тэгээд юу яач. За тэгдэлж байгаа. За одоо тэгээд намайг чинь шээхэд бол одоо 2-3 камер баг. Шинжилгээ авахад. Тий. За тэр камер байгаад шээлээ. Шээчээд 12-ныхоо орон Солонгос руугаа явж байгаа юм уу? Тэр чухал. Тэр дээж нь. Тий. 12-ныхоо ороо Солонгос явсан юм уу? Яг хэдэнд явдгийг. За 17-ноос 20-нд явдаг бол тэрийг хаана хадгалдаг, хэн харддаг, хэн хариуцдаг. Тэгээд яагаад надад тэр Pax-ыг өгөхгүй байгаа юм? Яагаад би ДНК-гийн шинжилгээг өгчөө гэхэд яагаад өгүүлэхгүй байсан? Тэр бас би бас хардах хэрэгтэй учраас л хэлж байна л. Одоо тэгээд тэр авилгалтай тэмцэх газар дээр одоо
энэ эмчнэр гээд тогтсон нэрнүүд байгаа шүү дээ тийм үст. 2 3 эмч. Тэрийг яагаад ингэж яахгүй. Тэд нар одоо хангаан харцгаа ярьдаг. Би шээс солих үний шээс солихыг харж исэн тий. Тэрнээс гарах болов гэсэн чинь гараагүй. Яагаад тийм бэ? Зөндөө олон асуудал байж иж зөвхөн намайг бол ингэж чи бол одоо ингэж марах ирэхгүй гэж ярьж байгаа. Тийм байхгүй л дээ. За тэгээд ингээд өөрөө чинь зүгээр аман нэг бичиг харуулсан болоод амаар хэлээд. Тийм тэгэл Монголын 2 сая иргэн үтсэн юм чи. Одоо 14 наснаас хойш аврах гшигын шав болоод явж байгаа. Аврах гшиг нь надад 2 зүйлийг маш сайн чагчсан. За арх ууж болохгүй, допинг хэрглэж болохгүй. Би допинг хэрглэж үзээгүй. Миний шеф солигдсон байна. Энэ бүгдийг одоо хууль хяналтын байгууллагууд шалгаж өгч тослоно. Өөрөө яг шүүхтгтээ ямар үндэслэлээр ямар гомдол гаргасан юм? Одоо би за одоо энэ яг энэ паксыг үзье. За Солонгосоос ирсэн шинжилгээнийхээ хариуг албан ёсоор үзье. Цаасаар нь үзье. За тэгээд би ДНК-г өгье гэсэн. За ДНК. Энэ чинь шүүхлэхлээр нөгөө 1 жилээр эрхэж хаслаа гээд цолойч хороолаа гээл энэнгээр ингээд төрөгдүүлээд ард түмнийг төрөлдөл ийм гаргачлаа гэж би бодоод байгаа шүүхийг бас. Тийм үү. Миний тэр хоёрыг яагаад бүрдүүлж өгөхгүй. Шүүх биелүүлэх ёстой юу тэрийг. Ёстой. Тэр хүн өөрийнхөө шинжилгээний хариуг яагаад үзэж болохгүй гэж. Тэрийг яагаад үзүүлэхгүй байсан? Үзье ихээр яг юу гэдэг юм бэ? Мэдхгүй тэр чи сүулдэ олдохгүй юм л. Би ч намайг чинь нэрөөсөө тэр бараг нисэх байсан л гэж яриад байгаа шүү дээ. За нисэх байсан гэснээс тэр нэг хүнтэй чат бичсэн гэдэг өөрөө чинь нэг фэйсбүүкийн чат гээд нэг зураг гараад ирсэн байсан. Дараа нь нэвлүүлэгчүүлүү нэг тим юм болцол явж исэн. Тэр яг үнэн юм уу худлаа юм уу багшаа энэ нисэх хүүч гэлүү юу гэдэг вэ нэг тиймэрхүү утгатай бичсэн тий. Одоо миний фэйсбүүкийг мэдж байгаа нь мэдж байгаа. Би тэгтээ нэг олон хүн найзар авдаггүй. Одоо тийм миний нэртэй фэйсбүүкийг бол маш олон хүн хэрэгэлдэм бил. За. Одоо тэгээд тэр чинь одоо нэг намайг нэгэн л унгаагчих юм чинь. Тийм юмиг бол одоо тийм нэг хуурамч одоо чиний фэйсбүүктэй адилхан нэг фэйсбүүк нэгэ тийм үст. Яг адилхан тийм үст. Бүх юм нь хуулч болдгийм л шүү дээ тий. Яг хийгээд тэгэл тэр чинь бичээл чат нь тэр зураг нь тэгэл яг харагдаж байгаа юм чинь. Би үл одоо тэрийг одоо яг тийм юу л гэж бодож эвлүүлэг одоо ямар хүнэн дэгж гаргая гэж сэтгсэн юм байгаа юм бүү мэд. Одоо ер нь бол янз бүрээр л үзэж байна. Одоо тэгэл 30 саяын ловерчин боллоо. За 30 саяын ловерчин гэснээс тэр 30 сая төгрөг гээл нэг залуу одоо нэг сайтад ярилцлага өгөөл цагаан малгайтай залуу өөрт чинь 30 сая төгрөгөө алдчихлаа гэл ингээл яриад энэ үйлжингээл бас нэлээд шуугууллаа. Допинг хэрэглээд одоо допингийн асуудалд орооцолцсон гээл бас ингээд нэг хар нэр зүүцэн явж байгаа дээр нь ловерчин болгож бас одоо ярьлаа тийм ээ. Тэр зүгтээ яг тэр хүн хоёр ямар холбоотой улсууд болоод тэр тийм ер нь бол үнэхээр тэр хүнээс 15 оны нөгөө миний тэр хүнээс үнэхээр 30 сая төгрөгийг аваад ингээд өгөөгүй болтол явж байгаа юм аа. Энийг нэг сайхан яриад өгч. Тэр нэг 15 оны нөгөө миний шүтэн бишрэгсэн нэр нэг байхгүй. За. Тэгээд миний найран дээр ирээд нэг 20 сая төгрөг бэлгэлсэн. Цолны найран дээр чинь. Тий. За. Яг хаос тоогоорах хоёр болол явна шүү дээ. Тэг их л юм ярьж илээ. Тэр хүн. Тэгээд тэр юу яасан? Цагдаа нь олохгүй байна гэж байна тий. Тэр хүн чи одоо тэгж байгаа шүү дээ. Цагдаад хэлээ цагдаа нь олохгүй байна гэж намайг. Тэр чинь бас давхар болохоор чинь зөвхөн намайг доромжлох биш бас. Төрийн цагдаа доромжлоод байна шүү дээ. Тэр чи гим хийгээгүй хүнийг яхаар олдё. Тийм үст. Одоо чамайг нэг зурагтаар ярьчингууд чамайг ирээд бариад аваад явбал одоо Монгол улсын хууль гэж онцгүй үст. Зурагтаар л яриангууд. Тэгээд тэр хүн болохоор надаас ингээд одоо бэлгэснийг 17 онд 20 сая төгрөг авсан. Буцаагаад уу? Би өгсөн шиг. Одоо хил амны дараа. За. Энэ хүн ер нь их сонир хүн байна гэж өгчихгүй. Тэгээд минийс амар л ивент итгэж ах байсан чинь тэгээ өгсөн. Тэгээ одоо тэгээд би энэ бас нэг шалгуулахаар өгчээд байгаа. Тайл болох энэ хүнийг нүдэдэг гэсэн ойрт нэг
хүн пойл зодж байгаа юм шиг л юм ярьж байлаа шүү дээ. Өөр унсан дээр нэг дэвсэд байгаа юм шиг л. Өө тийм тэрэн дээрээс би унаад ах юм байх гэж. Хэлүүлээд ер нь сайн хэлүүлснээс амаа хэлүүлсэн сайн гэж өвгдөөс ярьдаг тэр. Өөрөө мэдлгүйгээр ер нь юм хэрэглээд энэ илэрч үү? Эсвэл огт юм илрээгүй байхад энэ хүмүүс өөр төр чин зориудаар хэрэгдэх ч юу? Ер нь аль нь гэж бодод. Би одоо өөрөө бол энийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ хэрэглээгүй гэдэг. Тийм. Тэгэхээр юм хэрэгэлсэн бол хүн ч бас нэг мэлэлцэн хэвчээ тий. Аа. Бас мөн заагаараа ярина үсттэй тий. Тэгэхэд ч доогол намайг бол хэрэглээг байхад юм гарчлаа гэж бодож. Монгол бүхэд огт допинг байхгүй байхад шинжилгээ авч зохиомлоор энэ хүмүүсийг ингэж хэрэгт үтгээд байд юм уу? Эсвэл манай бүхчүүд допинг хэрэгэлчээд өөрсдөө ингэж мэлзээд байд юм уу гэдэг дээр л би гайхдаг байхгүй юу? Жагаагаас гарчлаа. Аа. Нэг хүн уцтаж чи наатаа зүгээр байлгаар хагаал. Өө энийг ноён бол руу чихчээ гэл. Би иймэрхүү юм болдог болов гэж боддог. Допингийн тэр холбоо төв өөрснөө гарч ирж ярих хэрэгтэй. Тэр 38 паксуудаа ил болох хэрэгтэй шүү дээ. Аа. Одоо ингээл тэр нэг юунуудыг одоо улсын наадамд 5-аас дээш тавах гэж өөрөө хэрэглээд яах. Шинжилгээ авдгийг мэдсээр байж юу? Тий. Ер нь л ингээл бодоод үзэр энгийн юм дээр намайг айгүйх оролтож байгаа. Ер нь энэ тэгтээ оролдлого хинээс дуугаа гэдэг юм чинь. Одоо мэдхгүй хин байдгийг. Одоо бас нэг хардлага байх шүү дээ. Зүгээр надад бол байхгүй. Яг энэ хоо шүүхээрээ яваал гэл одоо энэ яг энэ юуны гэдэг юм бол мэдгүй. Аа. Тэгэхдээ одоо сая ингээд шүүхээр яваад шүүх хурал бол өөрөө чинь одоо цолыг хураах уу эрхийг хасах уу гэдэг ийм одоо допинг хэрэглэсэн хэрэглээгүй юу гэдэг ийм шүүх хурал боллоо шүү тийм ээ. Шүүх хурал 1 жилээр барилдах эрхийг чинь хасаад авраг цолыг чинь хураана гэдэг ийм шийдвэр гарчиж. Тий. Тэгээ би зүгээр бодож исэн байхгүй. За одоо тий идэр залуухан 22 наснда арслан болоод 26-ах наснда авраг болцсон тий. Зүгээр ингэж энэ олон хүний энэ хар цагаан хил аман донд явж байхаар зүгээр заавал хойл шүүх мөх гэж ингэж явж байхаар авраг цолоо тий. За. Би өөрийн хүсэл дээр та нартаа болий. Би арслан цолтойгоо барилдчихё. Дахиад ямар наадам байхгүй байгаа ш надад гээд ингээд зүгээр өгчөөд барилдчих болоогүй юм багтаа л гэж бодсон юм. Тэгээ жилээр ирэхээ асуулцсан тэр одоо цолонд хамаагүй болчих шүү дээ. Би одоо барилдах хэрэггүй байгаа шүү дээ. Аа. Нодлон жил бол. Тийм тий. Одоо цолоо өгөө барилдна гэсэн үг барилдна. Аа. Тийм ч. Одоо тэгээд яаж шийдэгдэх нь тэгээд ерөнхийлөгч зарилгаа цуцлах уугүй юу гэдэг л одоо тий. Тэрийг одоо бид нар хэлж мэдэхгүй тийм ч. Тэр том хүнийг одоо ажлыг бид нар өөрчилж яриад гэж байхгүй шүү дээ. Тэгээд тэрийг одоо бол одоо ерөнхийлөгч одоо авах чагаа авахгүй гэж тэгж тийм төрийн тэргүүнийхээ үйл ажлыг нэг мөн жижигхэн бүх ярина гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг яахан тодорхойгүй л байгаа гэсэн үг юм. Тий одоо тэгэл хараал байж байгаа. Тэгэхээр зүгээр энэ он жилүүд бол өөрт чинь нэлээд том сургамж болж байна бол гэж. Өө тий ер нь тэгээ давах хөстөө даваагаа давдаг юм байна. Тэгээд хүн чинь хэл сэргээр шорон зөндөл орж байгаа шүү дээ. Тийм ч. Хийгээгүй хэргийн төлөө тэгээ хийгээгүй хэргийн төлөө 2 жил тэгээ сайн үзэгч болоод иймэрхүү байдалтай тийм ээ. Тий тэгээ бас яг